2016-аас 2017 оны хичээлийн жилд шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн сүүлийн шатны хэлэлцүүлэг, уулзалт зөвлөгөө 2 дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Германы технологийн их сургууль шинээр хөтөлбөр боловсруулахдаа хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийн судалгаанд үндэслэн нэг талаас төвсгөгчдийн ажлын байр нэх хүртээмж, нөгөө талаас аж үйлдвэрийн компаниудад нэн шаардлагатай байгаа боловсон хүчний хэрэгцээг хангадаг байна. Монгол Германы хамтарсан эрдэмтдийн баг Монгол Германы технологийн их сургуулийн сургалтын агуулга хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор үйлдвэрийн эдийн засгийн инженерийн бакалавр, байгалийн нөөц хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрийн гэсэн 2 хөтөлбөрийг шинээр боловсруулж байна. Эдгээр хөтөлбөрүүд нь Монгол Германы технологийн их сургуулийн үндсэн чиглэлд нь нийцэж байгаа бөгөөд онцлог нь инженерийн шинжилгээ ухааныг эдийн засгийн шинжилгээ ухаантай хослуулсан юм. Бид энэ 2 хөтөлбөрийг анх гаргаж ирэхдээ Монголын хөдөлмөрийн зах зээл хэрэгцээ байгаа эсэхийг судалсан нэлээд урт хугацааны ажлууд хийгдлээ. Өнөөдөр бид академик талын эцсийн боловсруулалтыг нь хийж байна. Эрдэс баялагын ариун их нөөцтэй манай улсын хувьд нөөцийн менежментийн чиглэлээр өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх шаардлага тулгуурлан энэ хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг Германы түр шиг сургуулиуд ялангуяа магистрийн хөтөлбөрийг Фрайбергийн уул уурхайн академид байдаг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суйрлан Монголын боловсролын нөхцөлд тохирсон байдлаар нутагшуулан боловсруулсан байна. Хөтөлбөр дээр ажиллах багш нарыг бэлтгэх, Германд мэргэжил дээшлүүлэх тал дээр нь төслийн зүгээс анхаарч байгаа юм. Германаас ч мөн урт богино хугацаагаар багш профессорууд Монголд ирж ажиллах юм байна.